Сайн мэцгааны уу эрхэм мөндөд үзэгчтэй. Чингис хааны музейгээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. Ардын хүү иргэний хөрөг нэвтрүүлэг. Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан дашчирвтэй олзж байгаа юм. Бид бол яг нэг үеийн улсууд гэж. Та чинь байгаль орчны гавьяат ажилтан цэс содролцоотой нэг анги их гэлөө. Жацуу гэлөө. Ойролцоо юм. Би одоо цэргээс ирээд цагуурт ороход цэс содролцоогоо их сургууль төгсөөд цагуурт орж ирсэн. Тэр 1972. 72. Би чинь 75. Тийм юм байна. Сүргийн хөлөөр тоосрох шаргал говийн хээлнээс зүтгэн ургасан сүрлэг их улсыг залааж инст хайрхан гэх буюу. Авшигтын хайрхны 10-д нэгэн бор хүү эхийн хөвлийгээс унснаа эрдний өрөөл эцэг эхийн илбэрл буйны үр байж. Энхри тэр хүүгийн чихэнд дашчирв химээх нэрийг шивнэж дуурс халдрыг өөрт нь үлдээсэн тэр жил бол 1950 оны хаврын тэргүүн сарын шинэ нэгний өдөр байлаа. Учир мэдэхгүй болчраас ухаан суух хүртэл 10 элдэн тоглож өсөөд өдлөн ниссэн тэрээр ардын армийн хугацаанд цэргийн албаасан 3 жилийн хугацаанаас өөрөөр унган нутгаас холдсонгүйд түүнийг их хайрхны хүн хэмээх ам бардам нэрлэж болно. Ард олныхоо өмнө ам ажил зөрөөгүй болохоор ар хормойд нь ч өвөр бэлдэн ч нэр хүндтэй яваа тэрний нэгэн амьдралын олон жилийн түүхийг яахан бичиглэж барах байлаа. Их говийнхоо хөр шорон дээр барилдаж уралдаж өссөний ачаар эрүүл чирэг боожж Монгол эр хүний амьдралын ухааныг энэл нутгаас авсан юм аа. Тэмдэж нутгийн минь буурлууд намайг хүн болгосон гэж хэлэх дуртай. Зүгээр ч нэг хэлээд өнгөрөх биш, нутаг орондоо тустай хайрлан хамгаалж яваа тэрнийг нутгийн зан олон нь гэрчлэх үзээ. $44,329. Үзэгчд бас гайхаж байж мэднэ. Энд гэсэн гэхэлэр одоо Монгол улсын нутаг дэв бичгэр дээр байгаа цагуурын станц харуул болгон өөрийн гэсэн одоо тийм нууц дугаар гэх юм уу та энд гэсэн тийм ээ. Юу гэдэг нь нууц гэх юм уу, сонин гэх юм уу тийм тий. Тэгээд өргөн дэлгэр гэх юм уу тийм. Нууц бол маш нууц. Дэлгэр бүгд мэднэ. Тий. Танай станц чинь хэдэн онд яг байгуулагдаад манай түүхэн юм бэ? Тийм 1972 онд оны 12 сарын 1-нд ажилд орсон юм. Тэгээ 1 сар дадлага гээл 73 оны 1 сарын 1-ээс ажилтдаг хийгээл ингээл явсан. Тэгэхэд би цэргээс дөнгөж ирээл яг тэр станц байгуулагдах үед ирээд тэрнийг төхөөрөмжлөөл тэгэл тэр ажилдаа орол. Тэгээ тэрнээс хойш одоо 42 жил тэр албаг л ажиллаад байгаа. Шинжээс станц анх 1972 онд байгуулагдаад л одоо яг одоо эндээс судралцаа гавьяат тэр үед очиж станц байгуулж байсан. Тэгээд хоёулаа багаж төхөөрөмжөө байрлуулаад хашаа хороогоо барайл яг ингээл хурцээр газар хөндж ухаал ингээд шинжээс станцын одоо шанг татчихсан ийм түүхтэй хүн. Цагуурт 72 онд чинь дагалдан гэж ороод. Тэгээд 80 онд цагуурын техникумд төгссөн. За. Ороод яг тэгэл насынхаа мэргэжлийг олж авсан л да. Тэрээр нэг насныхаа амьдралын зүгчиг болсон мэрэгжлээ шарын голын хүүхэд шуугсан танхимаас эхэлж үлээ. 1979 оноос 1982 оны хооронд шарын голын усны аж ахуйн техникумд суралцж цагуурын техникч мэрэгжлэр онд сайн дүнтэй төгсөн нь түүний ажил амьдралын алсын замын эхлэл байлаа. Сургуулаа төгсөд нутгийнхаа зүг жигүүр дэлгэн нисэхтэй тэрээр зөвхөн мэрэгжлийн диплом биш олон сайхан дурсамж, найз нөхдийн итгэл, урам зоригийг тээж мордожээ. Ангийн нөхдийнх нь дурсамжийн дэвтэрт түүний онд сурагч, даруй төлөв, итгэлд нөхөр, үнэнч анд ах байсан тухай мөн хөлсөн байдаг. Тэр дэвтэр өдгөөж түүний өврийн дэвтэр мэд өнгөрсөн он жилүүдийн гэрч болон хадгалагдсаар.
манай аав маань ахлагч техникч учраас ажиглагч өөрөө одоо тухай цаг үед гарсан ажиглагч гарч явах боломжгүй өөрөө гарахаас өөрчлөхгүй. Яагаад тэгэхээр бүхэл бүтэн станц өртөө одоо хариуцж байгаа учраас тэгэхээр тэр үедээ одоо өөрөө хээрийн хэмжилт цасан шуурга одоо альва нөгөө угалц шуурга одоо манай тэнцэн цасан шуурга их болно бас шороо шуурга их болно тэр бүр мотоцикл юм уу эсвэл явган ингэж л явдаг одоо техник тийм одоо машин тэр гэж байхгүй хэцүү явган мотоциклаар л явдаг тийм байлаа. Аав маань бас ингээд цагуурч мэрэгжил эзэмшээд цумдаа одоо 40 гаруй жил цагуурчаараа ажилласан. Тэгээ цагуурч маань яг байгаль орчныгоо судлах энэ шижмээр холбогдох ч гэсэн бас өөрийн хүсэл зориг өөрийнхөө одоо сэтгэл зүрхээрээ нутаг орноо хайрлах хамгаалах энэ ажилд бол баггүй цаг хугацаа хичээл зүтгэлээ зориулсан юм хүн байгаа. Цагуур бол ерөөсөн цагийн мөхтөл байгаль руу гал харж идэг ийм л ажил. Ургамлогоос хохоо сагдартал хөтөл нарна. За газар тэнгэрийн хооронд болж байгаа үйл үзэгдэл температур салхишоо бүгдтэй нь бол одоо үзэж харж танилцаж одоо яах нь вэ гэх юм автомдээ хэлж ингэж байдаг юм л одоо сайхан ажиллаа да. Дээрээс нь одоо цагуурын шинжлэх ухаан өсчөж одоо тэрнийг өшөө дэлгэрэнгүй цаг хугацааг нь аясгаж ингэж одоо судалж байгаа. Тэгээ энэ талаасаа бол байгальд бол үнэхээр одоо хайртай. Одоо дахин шүтжсэн атомных боломжлыг бол үнэхээр одоо шүтэд дээшлж явдаг маа. Шинж инст гэдэг бол өөрөө цаг агаар газар зүйн нөхцөл уурамшлын хувьд бол их өвөрмөц газар шүү дээ. Тий. Зарим газар их хална, зарим газар сэрүүхэн. Манай сумын төв бол одоо хангаш гიშгт 100 мөн ч одоо 17-8 градустай сэрүүхэн сайхан байгаа л. Өвөл мөн 10 хэдэн градустай 17-8 градустай өвлж чинь. Тийм одоо сонин урамсгалтай газар л да. Гэтэл урагшаа гаргахлаар л халууны цэг болно. Монголын хамгийн халуун цэг шинж институт байна шүү дээ. тийм шүү дээ. Тий, хин гол гээл дахиад станц байгуулагдсан. Миний мөрөөдөл бол тэр цагаан богдыг харах. Цагаан богдыг харна гэдэг нь дэндүү бүрөвд орж найрлаас болохгүй юу? Манан товын үүлэн сүмбэр, магнит төмрийн уулан зөмбөр гэдгийг тогтоогод авцсан чинь нэг албаны томилт аз таарад явж байхдаа би тэнд л нөгөө л цагаан богдыг харсан. Яг тэр нөгөө манан товын гэдэг нь тэнд цаана байхгүй юу? Маргад эрдэнийн чулуун зөмбөр манан говийн үүлэн сүмбэр секс цагаан богдуулна сэтгэл байвал жаргал байна. Тэгээ би өөрөө ихийн голд очиж тийшээ харж цагаан богдыг нүдэндээ хараад нэг гоё дурсамжтай ирсэн. Та бол одоо яг л цагаан богдын хүндээ те. Цагаан богд энэ алдартай нутгал да. Найргэлэг бол бүрдэрж байгаа гэсэн. Энэ сумын хар тамны зан байдал, ус ургамал, ногоо, амтан тэн дээрээс дурдаагүй юм гэж байхгүй. Ийм сайхан бичсэн юм агуу найрагтай юм сум байгаа юм. Цагаан богд бол дээр үед 1700 оны сүүлч 1800 оны ихэр дөрвөн үсийн сүү гэдэг юм сударт тэмдэглэхтэй. Дөрвөн үсийн сүүгээр очсон хүн болгон засал өргөж бай гэсэн юм судар бол бичигдсэн байдгийг бид гавья тогш зачин гэдэг үнээс одоо мэдж явсан. Цэлгэр говь минь нараан дэлгээд цэнхэр хадаг шиг ламьяатан байна. Сар хаяанд хонож салхины үзүүрээс хээрийн үнэр ангитан нарны илч ус мэд газрын хээлэнд шингэж намрын говь дулаахан байна. Цагаан богдын ардлын энэ сайхан нутаг маань бол дэлхийн шим мандал бүртгэгдсэн за их гоён дархан цаадад газар тариалагддаг ийм сайхан газар нутаг байгаа. Тэгэхээр дэлхийн шим мандалд хэзэн хэдэн онд бүртгэв, ямар үндслээр яагаад бүртгэх болов, яагаад мөн энэ газар нутгийг одоо дархалж хамгаалах хэрэгцээ шаардлага гарваа гэдэг талаар тодорхойлвол. За 1975 онд говийг дархан цаадад газар байгуулагдсан.
Энэ газар бол одоо маш олон төрлийн амьтантай нөгөө дэлхийд байхгүй мазалай. Тэгэл одоо хулан хатгай, харгал янгэр, эрвэс шилүүс гэх мэтлэнгийн ийм одоо амьтны өлгийн нутгаар да. Тийм учраас одоо дэлхийн шимэн юунд одоо дахин цаазтай болгож намайг хамгаалсан. Тэрний дараа бол 1991 онд дэлхийн ЮНЕСКО-гийн шийдвэрээр дэлхийн шимэнд төвтгөгдсөн юм аа. Манай сумч одоо 530 газар говийг дахин цаасгаад яалагддаг. Тийм. Тэгээ алдар сагсан богдын орчимд 10 хэдэн булгтай 13 4 булг байгаа. Тэрнийг л тойрч амьдардаг юм л амьд. Одоо сүүлийн үед одоо ган их болж байна. Бороо багасчлаа. Зарим нь ширэгж чадаж байна. За зарим жил одоо 100 болохгүй байна. Тэрнээс бол одоо амьтын чинь дайжаал. Дээрээс нь одоо наанаас нь улсууд одоо уулуурхагаар шахаал. Одоо уулуурхаач одоо хүч төр нэгэ чимээл одоо бий болж байна дөө. Тэгэхээр энэ биднэрт бол одоо атга шороол хэрэгтэй. Тэрнээс биш тэр алтмалт байна уу ямар байх нь хамаалах. Атга шороон дээр баг амьдрын штэ бид нар чинь одоо услал өөр ээжих юм бол тэгэл ногоо нуур гадгараад байна. Өдөн дэд амьтын амьдрын өөрснөө чийдэж явах жишээтэй байх л гэж ингэж л одоо бодож би тэрнийг жаахан өмгөөлд юм да юм. Одоо та эхийн голд ер нь хичнээн жил энэ ажиглал судалгаа хийж явна. Эхийн голд ч одоо би 70 хэд оноос хойш тэгсгээл одоо энэ Орос Монголын биологийн хэсэгт эзчээл. Тэгэл тэр улсуудтай танилцаал энэ найсааш явдаг. Тэд нэр манаас биднэрт нь тусалдаг. Багт хэмжээр чимээр хангадаг байлаа шүү дээ манай станцыг. Энэ гол одоо энэ бидний сууж байгаа нуур бол 1975 оны үед одоо бий болгосон ийм хоёр ийм том нуур байна. Эндээс бол одоо тариалангийнхаа талбайг усалдаг ийм газар нутгаа. Үлзэлсэмтэй. Тэгээд дээрээс нь бол одоо халуун дулаан ийм газар учраас энд дөрвсөн ногоо бол одоо хамтдаа сайхан ургадаг. Социализм үед намын төвөө засгийн газрын сайдрын одоо 80 ногооныг эндээс үлтгэж онгоцоор тавилж Улаанбаатар оруулдаг байсан. Одоо бол яг зүүн тооны улсууд өөрөө хуваараа одоо ногоо тааж байна. Хамгийн том шигва, за тэгэл амттгаа, чинжүү, өмдөр, өгөөций ийм 80 ногоонууд бол тайдаг. За одоо энэ нуур тойрсын сухаа бол одоо өөрөө ингээд нуурын тойроод ургаж яадаг. Яагаад гэж байгаа өрлөөл өрөө тойруулаад ингээд ургачдаг. Энийг бол ямар нэгэн хүн тайлсан байсан бол ерөөсөө байхгүй. Ингэж ургадаг. За тэгэл литр метргээл энэ бүх улсууд бол нэг нуурал тойроод ингээд усан даахан энийг л тойрч ургадаг. Тоорой бол нэлээд нь сайхан тоорой байна. Зааг бол нэлээд жаахан асуу тойрогдсон мал ургаж байна. Тэгээд эмийн ургамлууд бол одоо зөндөө ургадаг. Дэлхийд тавардсан амьтад байна дээр үед бол одоо шивэсийн газар нутаг байсан. Одоо нэг мазалай тэгээд хатгай хулан аргалс ингээ гэх мэтлэнгийн юмнууд бүгд одоо энэ нуурыг тааж ингэж амьдардаг байсан. Өндөгөөж одоо энэ баянууд ерөөсө тэмээ ингээд оруулаад тавьчихад сар одоо зүгддэг. Дондороо ингээд нэг ус болгоно явж идэг. Тэгээ хаана байгаа нь мэддэхгүй тэгээд хаяа нэг гарч иж үзэгддэг ийм сайхан баян бүрд байсан гэдэг. За мөн одоо Дамбижаа бол манай нутагт байж байгаад энэ одоо их хөтө ширэнгэнд бол цэргийн хачаавараг нуудаг, сумрагслаа нуудаг ийм байсан. Тэгээ тэрний одоо харуулын толгой энэ одоо манай хайрхан эхийн голын баян бүрдийн ойдох мэнд байна. Тэр одоо бол жаадлага нэртэй харуулын цэргийнх нь ийм харуулын толгой бас байдаг. Мөн одоо сүүлийн үеийн бүх судалгаа хийж байгаасууд энэ баян бүрдийг ирж үзэж энэ баян бүрдээс ийшээ одоо сэгцэн бүрдээ гараад авч судалгаагаа шинжилгээ хийдэг ийм болсон газар нутаг байна. Тэгээ би яг нэг орон нутгаас аяа нэг сууцаагаа дэш үйдэг юм ганц хүн соолоод одоггүй дээр нь олж өгдөг. Сүүлдээ цуг явдаг. Гавруу цуг явна нутгаараа одоо нэг ургамал судлаад явахаар бас цуг явдаг. Тэгж ил эхэлж одоо байгаль болсон да юм. Ингээд энэ бол нэлэнхийдээ бол далаа ярал байж байгаад
далайн яриалын үеих устай газар байж бод 488 сая жилийн өмнө анх одоо энэ тэр усанд одоо амьтан өссөн үе амьтдыг бол энэ хад цахинд авч үлдсэн ийм газар байна. Тэгээ одоо маш олон төрлийн шүр тэгээд дун хөвд үеийн их мэтлэнгийн юмнууд одоо хаданд нь байна. Энэ бол нэлээд өргөлжсэн одоо их урт газар. Нэг шинжлэх ухааны техникийн сургуулийн дадлагын газарч байсан. Энэ олон палеонтологи олон одоо экспедиц ирж судалгаа шинжилгээ хийж олон улсын хурал семинарыг хүртэл энэ газар нутагтаар ирж хийж байсан. Ийм одоо сайхан газар нутгаа. Мөн одоо энэ хайханд бол 5 төрлийн чулуун юм байдаг. Шохон чулуу байна, жонш байна, яван байна, жуган байна, сэндэр байна гэх мэтлэг ийм чулуу юмтэй. Энэ их бүх эми ургамал чулуулгаар бол Шагдар Гсэл гэдэг хүн одоо энэ нутгийн ард амныг тэгээж имчилж ингэж байсан одоо төвхтэй. Зөвхөн энэ бол одоо нэг 5-6 км урттай. Энэ хаалгын захираа бол. Тэгээ үргэлжлээ тэр далайн яриалынх нь бол 20 км үргэлжилсэн юм газар нутагтай. Энд бол одоо далайн яриалын амьтдын үлдэгдлийг хадгалж ирсэн ийм газар. 480 сая жилээс 319 сая жилийн өмнө энэ одоо амьтад анх дэлхий дээр үүссэн амьтдыг бол энэ хад зохионд авчилсан юм газар байна. Энэ одоо энэ одоо байгалийн сайхан газрыг хамгаалтанд авахгүй болохоор хөөцөлсөн, нэлээд хөөцөлсөн боловч одоо олтол үтэйг байна. Хойшоо бол одоо ингээ 2 бригад гэдэг эндээс хойш бараг 13 км. Урагшаан Баян сайр гэдэг бас 13 км газар байна. За өргөөшөө бол нэг 10 км орчим. Ийм газар нутгийг эзэлсэн манай нутгийн нэг юм үзэсгэлэнтэй сайхан газар байна. Тэгээ энэ газар уулын энд бол одоо энэ уул тэр газар амьтад байхаас гадна бас ингээд хажуудлын галтуулын чулуулаг байна. Яахан доошоо ингээд тал руу орох юм бол шавар чулуулаг байна гэдэг. Ийм 3 янзын чулуулгаас үрдсэн юм газар. Энэ бол одоо гадаад дотоод маш олон судлаачид ирж судалсан. За Монголын чулуун судлаачид байсан Минжин багш, за чулуун багш, Сисма доктор гэдэг улсууд энд ажиллаж эндээс зарим нь одоо доктор хамгаалсан. Ийм одоо сайхан үзэсгэлэнтэй газар байна. Мөн одоо энд Цэрдийн галуурын ургамлуудад ч бас үлдсэн цан ургамлууд бас энд ургаж байна. Энэ сайхан уул бол нэлээд хэсэг нь бол эми маш олон ургамалтай Цэрдийн галуурын ургамлууд байдаг. Тэгээд тийм одоо олдсон янзын чулуулагнуудыг хадгалж үлдсэн. Ийм одоо сайхан газар бол энэ нутаг байнамаа. Хоёрдугаарт бол одоо нөгөө 60-аас 200 жилийн өмнө бий болсон Цэрдийн галуу үед бий болсон. Энэ одоо амьтдаас үлдсэн нөгөө өлөг гөрвөл махан эдэн шүү дээ. Эдэн үсэд шүү дээ одоо өлөг гөрвөлүүд. За тэгээ жижиг одоо янз бүрийн амьтдад маш их байсан. Ногоон цой болоо гэдэг юм сайхан газар байна. Одоо тэнд бол палеонтологи маш их олдвортой. Тэр одоо өлөг гөрвөлүүдийн яс бусад одоо чулуудсан мод. Тэгээ жижиг амьтд гэдэг ийм олдворууд олддог. Палеонтологийн юм өргөн олдвортой юм газар. Одоо нутгийн хамгийн үзэсгэлэнтэй газар Ногоон цав гэдэг газар үед байна. Энэ газар бол бас зөвхөн одоо нэрэндээ биш энэ одоо олон түүх сонин олдворуудыг хадгалдаг. Янз бүрийн одоо хордсууд одоо төмөр хөлтөл цуглуулаад юм улаан болдог жишээтэй. Оюун намын бодлтын бол ногоон байх жишээтэй гэдэг юм. Ингээ хурдсаар нь ингээ цуглуулад тэр нэг дор гэсэн мэтлээ яг холилдоод сармагчхаагүй ингээ чорааснараа бол онцгой хүний сэтгэлийг татдаг ийм л одоо сайхан цав байгаа юм. Энэ хойшоо урагшаа ингээл ясны цав, бүгийн цав, хэрмэн цав чих мэтлэнгээр ингээл зөндөө одоо олон цавууд манай энэ говь нутгуудаар байна. Хамгийн сүүлд ирсэн далайн яриал гэж ингэж үзэж байгаа. Маш олон хордсуудыг тэгсэн мөтлөө нэг дор биш өнгөнгөөр нь ялгаад ингээд цуглуулчихсан. Ийм одоо гайхамшигтай үзэсгэлэнтэй газар.
Бусад цавууд бол одоо тийм одоо нэг өнгө байдаг ч юм уу, цагаан ч юм уу, улаан ч юм уу гэх мэтлэнгээр цол байдаг бол манайд бол ингээ алаглаад байж байгаагаараа их онцлогтой ийм нэг цав байна. Бас олон төрлийн хөвлөрийн явагчтайнтад амьдардаг ийм одоо сайхан нутгаа. Жишээлбэл одоо энд Монголын хөвлөрийн явагчид 21 аймтаас 7 онд бол амьдарч байна. Нохой гөрвөл, мэхэр ороод гөрвөл, могой гөрвөл, хонин гөрвөл, зам гөрвөл, тэгээ сум могой, тэмээ сүлт могой гэх мэтлэнгийн хөвлөрийн явагчид бол энд амьдардаг. 2010 онд бол манай нутгаар явсан одоо хөвлөрийн явагчдыг судалдаг Гавьяа тогш мөхөө гэдэг юм. Цагаан богд гэдэг шин зүйлийн гөрвөлийг бол одоо олж тогтоож нэрийг нь бол одоо цагаан богд, сэгс цагаан богд гэж нэрлэсэн. Ийм одоо төвхтэй амьтан байна. Эдгээр амьтад бол дандаа шөнийн амьдралтай. Тэгээд одоо энэ харахад бол цаг маггүй баг цөл шиг юм боловч энэ амьдралыг тэтгэдэг ийм сайхан газар аа. За ингээд бас одоо хавардсан сүүлийн хамгийн сайхан ургамал, цаг ургамал орж байна. Хармаг ургаж байна. Гэх мэтлэнгээр. Эдгээр цөл гэдэг хүн гэдэг боловч амьдрал бол одоо бороод орж байгаа юм бол хаадлал амьдрал сэгэлж байдаг. Ийм газар нутаг. За ингээд хүн бидний сууж байгаа энэ газар хэтэл одоо цэд эдийн янзаар байна. За Аз ус гэдэг одоо шатгүй юм одоо жолоолог байна. Тэгээд одоо артны далайн ёроол учраас энд одоо нөгөө том гүлүүд амьдарч байсан. Тэрний одоо яс жолооц яснууд бол хасаагүй байдаг. Тэгэхээр энэ бол одоо палеонтологийн маш чухал олдвор өгөх газар нутаг. Тэгээд одоо үзэсгэлэнтэй юм олон хурцсуудыг цуглуулж өнгө алгалсан юм сайхан газар нутаг бол манай сумд байгаа энэ Ногоон сав гэдэг газар байгаа юм. Манай Ногоон савын доотхон энд бол одоо ингээд бас галтуулын тогоо байна. Энд бол олон өнгөний чулуулгнууд янз бүрээр байдаг. За тэр газрын одоо чулуулгаар бол хүн бас янз бүрийн юм хийн. Жишээлбэл одоо улаан манах хайрын гоёл болж явах жишээтэй. Шарман бол одоо тэгээд нар ихсэн одоо ихсараа өөрөө энержиж орчин тойрондоо энерги өгч идэг их мэтлэнгийн ийм одоо сайхан газруудыг бол энэ газар байна. Тэгээ энд байгаа энэ олон газруудыг бол олон газрын судлаачид бол их судалсан. Дээрээс бол одоо Бержваский, Мурзаев, Ваников мэтлэнгээл. Ногоон цав бол одоо Мурзаев хэлснээр бол одоо Деважингийн хаалга бол энэ Ногоон цавс ихтэй юм аа гэж ингэж бол хэлсэн байдаг. Тэгэхээр энэ цавыг яг тэрнийг баталж бол номд зөвхөн зохиож чадлагүйгээр ингээд тохны оронд дутсан гэж ном зохиолд байдаг аа. Ийм одоо гайхамшигтай газар бол манай Шинжээс сумын нутагт сумаасаа нэг 100 гаруй км газарт байдаг ийм нутаг өргөө байгаамаа. За энэ олон цавууд дотор бол одоо янз бүрийн амьтан амьдарч болох олцоотой бороо хорн орж явах юм бол ногоо янз бүрээр ургаж болох болцоотой гэж ингэж судлагдсан байдаг. Энэ газар орны гадаадын ч дотоодын ч аялагчид энэ л газрыг үзэх гэж энэ нутагт ирдэг. Энэ судлаачдын үзэхдээ хамгийн сүүлд ширсэн далайн ёроол гэж ингэж хэлдэг юм байлээ. Энд бол одоо нэг дор маш олон өнгөийг одоо цуглуулж ингэж бий болгосон. Бусад бол цагаан цав, ногоон цав, улаан цав ч гэдэг юм уу, ясны цав. Одоо ингэж цаамагд найргалд ярих юм бол өнгөрлөлийн явуулга оргин манхны давлгаа гэсэн байна. Ийм одоо хүний сэтгэл татсан ийм сайхан газар нутаг бол энэ Ногоон цав байгаа юм. За энэхүү сайхан нутаг маань Цэрдийн галвын одоо олон амьтны уул мөрийг өнөөгийн бид нар тас хадгалан авчрахаас гадна Цэрдийн галвын ургамал зарим төрлийн бас амьтан хүртэл өнөөдрийг хүртэл энэ нутагт амьд одоо уржиж ургаж хадгалагдж үлдсэн гэдгийг судлаачид бас судалгааныхаа бүтээл дурдсан байдаг. Энэ талаар үзэгчтэйгээ хуваалцвал. За Цэрдийн галвын үеийн ургамлаас 10 төрлийн ургамал үлдсэн гэж ингэ тогтоогдсон байдаг. За энэ ургамлууд бол одоо Тоорой, Шархатар, Монгол догор, Улаан тулам, за
100 гарын гоёо гэх мэтлэнгийн 10 дугаар байна. За амтнаас бол одоо 90 тодорхой үлдсэн одоо амьд нутагт байдаг. Тоорой гэдэг ургамал маань бас Говь нутгийн модлог ургамлын төлөөлөл болсон ийм ургамал. Тэгэхээр энэ ургамал маань бас мөн Цэрдийн галбын үеэс үлдэж тогтсон ургамал гэж үг. Тийм. Тэр тоорой бол одоо Цэрдийн галбаас үлдэж өгсөн хамгийн бүдүүн том модлог ургамал л да. Монголын одоо хамгийн өндөр настай хамгийн бүдүүн тоорой бол Баян-Хонгорын аймгийн Шинжин сумын Хийн голын өчмөд байдаг. Энэхүү хаан тоорой байна. За судлаачдын тогтоосноор бол одоо 1050 жилийн настай гэж ингэ тогтоосон. Одоо бол ингээд сайхан ургаад амьдтайгаа ингэ байж байгаа юм одоо тоорой байна. Энэ нь бол Говь нутгийн тоорой гэдэг бол баян бүрд орчимд ургадаг. Усойхон газар байгаа одоо ийм тоорой байна. Тоорой одоо ийм эрдэс давс ихтэй газар ургаж байгаа учраас эрдэс давсаа өөрөө биедээсээ ялгаруулж гаргаж ингэж ургаж чаддаг юм одоо онцлогтой. Хаан тооройны насыг тогтоохдоо бол тусгай өрмөөр өрнөдөж цагиргаар нь хөөж одоо хэдэн жилийн хэдэн настай ямар жилд одоо зунтай сайхан байж юу, ямар жилд нь зунгүй байж юу гэдгийг тодорхойлж гаргадаг. Энэ одоо энэ хүнд одоо өвгөн хүний төвстэй байсан одоо ингээд хавцарч унаад бол одоо тийм төвхтэй болох болцсон байна. Эсвэл сахал бахал уусан нүдийн амар нэгээ байж амар нэгээ ингээд амар байж исэн юм одоо төвхтэй байсан. Одоо гаргаж жилийн өмнө бол тийм сайхан ингээд зургийг авчиж болдог ус. Одоо бол холцорч унаад бол энэ харагдахаг болсон байна. За ингээд ийм одоо олон жил нассан ч гэсэн одоо энэ ургуул ингээд дороосоо үнсээ аваад ингээд дээрээ бол ингээд ургаад нөгөө навчаа ургуулад ингээд байж чаддаг. Ийм одоо гайхалтай ургуул. Говийн халуун нарыг бас төсөөлөх чадвартай. Энэ хүн амтнд таашиг тустай юм одоо сайхан ургуул байна. Тоорой бол одоо ингээд олон жил болоод өөрсдөг. Ингээд унаж өөрсний дараа бол тоорой дотроо бол уул гэж юм одоо өөрсдөг бий болдог. Тэнгүүр бидний дээр үе усууд бол одоо нөгөө хэд тутганд харилж галыг гаргадаг. Ийм одоо зүйлд ашигладаг. Ийм одоо зүйл байна. Тооройг бол олон навчт улиас гэдэг өгөөд зарим газар одоо ингээд шулуун навчтай байгаа, зарим газар ийм хатгай навчтай. Ийм учраас энэ тооройг бол ийм олон навчт улиас гэж ингэж нэрсэн байдаг. За манай энэ одоо бидний байгаа энэ газраас дээшлээд Хийн голын баян бүрд нутагт бол одоо энэ тооройнууд бол нэлээд байна. Энэ Говь нутгаараа энэ баян бүрд дагаж оргодог ийм сайхан ургамлаа. Би өөрөө нэг философи байдгийг. Байгаль орчныг хамгаална гэдэг бол зүгээр л амьдралаа хамгаалж байгаа гэж. Тэрнээс шагдар сүрэн даш чирвэг хамгаалж байгаа юм биш. Даш чирв шагдар сүрэн хамгаалж байгаа юм биш. Ерөөсөө л амьдралыг хамгаалах нь бол байгаль орчныг хамгаалж байгаа юм шүү. Амьдралын чиний баялаг, чиний тансаг байлгыг байгалаа сайхан байх хэрэгтэй. Зунтай, өвөлдөөнтэй тэгэл бүх амьтанд жигд сайхан амьдрчээвэл тэгэл боллоо шүү дээ. Тэгэхэд бид нэрээс бүх юм хангагдаад явчихна. Тэгэл одоо чулуу хайгаад явж байгаа сууд зөндөөр таарч байна. Энэ одоо сайхан магмын чулуунууд, галтуулын чулуулагнууд чинь дандаа газарт байгаа газар санаар саргалаа. Тэгэл энерги түгэж шít. Тэр чинь түгээд байх. Тэрний төвж одоо 5 төгрөгөөс өгөөд бол хэрэггүй байхгүй. Тийм юм таалж илээдэг таалдах болгондоо яг тэгэл хэлдэг явж дээ. Тийм л явдаг. Чулуу тоног гэхлээр л одоо монголчууд тийм ядарсан юм уу? Ядраагүй, ядрах болоогүй. Монголчууд ерөөсөө ядрах болоогүй. Бид сая бол энэ дээгүр хайрхан, хатан хайрхны үрт хэрэгсэн өрүүдийг үзэж явлаа. Энд бол олон хэрэгсэн өрийг бол ухсан байна. Тэр ухсан газруудын нэгэн дээр бол одоо дөрвөн хүчтнийг сэлсэн ийм одоо сайхан аж жолооны
дэргэд байгаа хэрэгсөөрийг ухацсан байна. Хэрэгсөөр ухна гэдэг бол төв зургийн зарим нэг нь жаахан алтамалт гардаг гэдэг үднээс ухдаг баг. Ер нь бол энэ төг дурсгалын сайхан зүйлийг бол ингэж устгаж болохгүй. Тэгээ одоо тэндээс юу болж яваад энэ улс бол эргэлж байна. Гэхдээ тэднийг бол юм олж авч чадахгүй. Яг л нэг хөрөл зэвсгийн иргэн үеийг чинь бол тийм алтан мөнгөтэй баян ус биш байхгүй. Хөрөл зэвсгтэй. Хөрөл зэв юм уу, эсвэл хөрөл хутга юм уу тийм л юм байна. Тэгээ яг нөгөө хөрөл шугтаг маань гүч ингээ металл хайрчаа ингэж яаж байгаа жингээ дуурхааг нь ухаад авангуутай хөрөл идэг газрын гайг шидчихдэг гэж байгаа. Тэр улсууд яг газрын гай тэрхгүй байж бол гэтэл тэр чинь одоо биднүүдийн нөгөө энэ хөрөл зэвсгийн юмд амьдарчээс хүмүүнээдэг зэр зэвсэг багаж төхөн хамгийн унаацх нь одоо оршуулгын зам үйл ямар байсан бэ гэдгийг мэдэх ёстой байхгүй. Гэтэл чинь замруу ухаа хүмүүс яасан ингээд сандаач хайчгаар чинь биднийг очиод нөгөөд мэдтгэхэ болчдөг байхгүй. Яагаад гэвэл одоо бидний тэр хөрлийн үеийн хүнүүг үе тэгш бидний үг дээцээ баттай хэлээд байх нөхөд тэр булснаас гарсан нөгөө хүнээ оршуулж байгаа зүгчийг одоо ёс заншиг энэ бидний монголчуудын үг дээц юм байна гэж хэлээд байгаа байхгүй. Энэ хата архны энэ ч одоо энэ бол манай Монголд байгаа хоёр дахь заан. Миний мэдхийл одоо би энэс өөр зааны зүр хараг. Хойцонк ховдын манхны хойцонкгийн агуун заан ч одоо хоёр дахь нь. Одоо энэ жишээл одоо эднээс их гоё уран төрсөн байна. Энэ чинь нэг хөр зэвсгийн хөгжингүү үедээ юм гоё одоо хэлбэртэй төрсөн байгаа байхгүй. Одоо энэ одоо тэмээ унцаа одоо энэ яг нэг мал аж ахуйтай болсон. Маш гоё төрсөн байгаа шүү. Одоо нэг 5-аас 4000 жилийн үед одоо энэ эдгээр ч одоо ингээ бүгд аж ахуй болсон. Одоо морь унаа явж байгаа. Ингээд унахтай морь гэдэг. Яг одоо нэг мал аж ахуйтай болсон үе. Нэг 4-5 жилийн чинь байна. Сүг зургуул гэдэг бол бидний дээд үеийнх нь одоо бичиг соёлын энэ бидэнд үлдэж өгсөн юм зүйл байна. Тэгээ анхны одоо зургууллаас энэ дээр гарч байсан энэ дээр одоо амьдрал хоогийн яаж юу гэж ирснийг ч таавж зурсан юм байдаг. Зөвхөн энэ хатан дээр хэд одоо хоёр хүн хоорондоо нуун сумаар авч явах жишээтэй аргал янгэр бусад амьтад байна. За тэгээд энэ дээдлээр бол янгэрийн араас одоо бас ангөрөө хийж байгаа ийм хүний зураг харагдсан байна. Энэ доод талаар бол нар сарыг одоо ингэж гаргасан байх гэж ингэж бодож байгаа юм. Ер нь бол ийм одоо нар сарыг ингэ дугуйл зурсан ийм сүг зураг бол би одоо энэс шиг одоо нутагтаа олж харахгүй л байна. Бусад одоо энэ янз бүрийн зургийг бол зөндөө байгаа. Тэгээ ийслээд одоо энэ хатан зургууд одоо зөндөө тэр дундаа янгрыг бол одоо их олон дахин зурсан байдаг. Энэ үүхтүү хүлдээдэг зүгээр хаа хамаагүй юм дээр бол бичиж зурдаггүй. Гулсалтын тоол гэж нэг юм байдیں۔ Тэр одоо тоол хатан тэр гэдээ ярьдаг. Яг одоо ийм тоолгор ширээний тавцан шиг бичгийн самбар шиг ийм одоо болсон хэсэг дээр нь бол зураг бичээс яадаг. Таарлцсан газар болгондоор хийдэг. Энэ тэгээд бас тэр болгонч байдаг ховор юмны нэг гэж хэлэх учиртай. Одоо энэ яг тэг одоо шин чулуун зэсгийн ихэн үед нэг мал амтныг анхны гаршуулж явах үе. Зүгч энэ болж байгаа. Та одоо энэ харж байна. Тэ энэ нун зүгөө ингээ бөөнкий байгааз. Одоо энэ хүрлийн хожим үед болоод ихээр ингээ дундаа юм хотгортой болчихж байгаа. Зөө. Одоо нөгөө энэ бидний ялгааг ингэж хилээд байдаг. Энэ нэрт үеих, энэ нь одоо хүрлийн дунд үеих. Манайс хамгийн их зурагтай газар байхгүй юу? Тийм байна. Нэг өвлжэн дээр байдаг. Тэгээд энэ хоёр юм хана хаттай тэр дүүрэн юм зураг. Өөрөө онцгийн ихээ ингээд нар сайтхан жоохон түлэгдээл ингээд тэгээд ингээд тодоргой бүдгээгээл тэгдэг юм. Яг ийм одоо шилэн нэг их балархан гайгүй. Амтны загварт урлаг гэдэг юм чи одоо монголчууд бий болгосон энэ аахгүй юу? За энэ бол нэлээ эртнийх. Одоо шинэ чулуун зэсгээс одоо хөрөл зэвс шилждэг. Одоо энэ нөгөө номыг харж байгаа шүү дээ. Зүгээр энгийн юм бахиг. Хөрлөө үеих чинь болохоо найрын. Одоо энэ дээр чи нэг үеих байхгүй. Одоо бүх болт энэ зүгээр л ном байна гэж харахаар хэмжээний. Баян хонгорын шин жинс дээр юу? Шин жинсд бол геологийн их өөрмөц сонин одоо тогттой их олон гадна дотны их олон хүн одоо сонирхоод гүздэг судалдаг тийм газар л да.
Тэгээ яваад ачирга таарсан чинь цаг уурын нэг жижигхэн байшинд эндээ яахан юу музей маягтай тийм булан гаргацсан. Ихтэйхэн ер нь л одоо байгальд орчин чулуу молоо зүгээр ер нь л асуухгүй сонгохгүй юм байхгүй ийм өвгөн байшин. Тэгээ бид хоёр 3-4 жил бол ер нь үндсэндээ тэрүүгээр явж байгаад их танилцсан ийм сайхан хоон. Дашчургай бол чулуугаан чарн намтнаан чарн эрен нутгийн дэлхий тавардсан одоо нөө мазала баавгаас ахгуулаад бол утас ширмэн шиг өчүүхэн өт торхоогоо хүртэл одоо нэгднэггүй хэлдэг ийм айхтар одоо би зүгээр хаалтан дотор хэлж байгаа биологч хүн нэг. За бүх чулуулгийнхаа ялангуяа хад агуу тэр байгалийн тогтоц интервьюл бүгдийг мэддэг одоо бас хаалтанд хэлж байгаа геологч хүн. За цаг уурынхаа хувьд ярих юм бол цаг уурын өөрөө үндсэн мэрэгжил 40 гаруй жил цаг уурчаар ажилласан цаг уурч хүн. Тэгтээ цаг уурын тухай мэдээллийг бол юунаасаа радиогоос өмнө орон нутгатаа мэдээлдэг ийм цаг уурч хүн. Тэр Баян хонгорын чинь одоо тэр Баянлагийн агуу магав гэдэг их олон археологи их олон олдуур байдгийн шүү дээ. Тэр олон олдууруудыг чинь нэгднэггүй мэддэг. Энэ талаараа бол би одоо бас нөгөө том мэрэгжлээр нь хэлэх юм бол археологч хүн. За хадны сүг зургаас авахгүйла олон хадны сүг зураг тэр одоо цагаан агууынхаа өөрөө хэлбэл нэг 800-аад 1000 жилийн өмнөөс эхэлсэн одоо түүхийг бол тэр нутгийнхаа түүхийг бол нэгднэггүй хүрэн чадаа ийм хүндээ. Дээр нь үл одоо тийм их нийтэлч гэдэг юм уу нийтч хүн. Энэ байгаа мэдж байгаа юмдаа сургуулийн сурагт тэр хавийнхаа бүх хүндэл одоо зааж сургаж байдаг. Ийм одоо юутай өөрөөр хэлбэл ихтэйхэн тийм өгөөж буянтай их сайхан одоо хүн л гэж бодож явд юм да. Баян хонгорын шинжээс сумын хамгийн өндөрлөг бол болох залаажил тайхны өдөр байж байна. Энэ залаажил тайхан бол одоо дахлах шүтэлтэгтэй энэ нутгаар тамны хүнддэг хайлтдаг ийм хайрхан. Манай нутаг бол одоо энэ одоо гайхамшигтай нутаг гэж би боддог. Тэнд одоо байхгүй юм гэж байхгүй. Одоо археолог, палеонтолог, геолог энэ юм ямар л судалгаа байна. Ийм одоо судалгаа хийхэд бүрэн болцоод газар нутагтаа зарим нь авч чадгалсан, зарим нь газартаа байж байдаг. За тэгэл арт эдийн сэр бол их аюун баялаг ийм одоо газар нутаг. Тэр олон зүйлийг нэг дор ингэж хадгалууд нэг сумд байна гэдэг бол гайхамшиг л гэж би боддог. Тэрнийхээ төлөөч би одоо явж өөрийнхөө өссөн үнийг одоо нутгийн усныхаа алсуудад таниулж ярьж явдаг нэгдүгээр. Хоёрдугаарт бол гаднаас ирсэн болоод дотоодын судлаачнуудтай хамт бас энэ нутгаараа бол байнга явж одоо судалж дуулж мэдсний бол одоо бас түүндээ түгээж байдаг. Цагаал гаршин гэж бол манай энэ сумд байгаа одоо аршаана тодорхойлогдсон ганц аршин байна. Энэ бол одоо согтуу хүн ирээд уухад одоо архин гарчдаг. За тэгээ халуун шараар одоо дотор нөөцсөн хүнийг илаашуулцдаг. Ийм сайхан аршин байж нутгийн ард түмэн ойр орчны одоо сумд зарим одоо хоолгодоос ч гэсэн ирж авч уудаг ийм сайхан аршинтай ийм газар байна. Их олон сумдаас ирж ийн аршин унаас маань зөөж уудаг байсан бас өвчин зовлон тусан хүмүүс ирж илаарчдаг байсан. Тэгэхээр энэ аршин маань ямар хуу найрлагатай хүний бид ямар ашиг тустай юм бэ гэдэг талаас нь давч дэлгэрүүлж ярил. За энэ аршин бол одоо дээхэн үед бол судалгаа шинтгийг хийгээд тийм найрлагатай гэдэг нь бол гаргаж байгаагүй. Энэ ууж идэж байгаад одоо энэ хүний биед ашиг тустай. Тэр дундаа энэ хотоодны өвчнөд бол маш сайн аршин байна гэж ингэ тогтоогдсон. Тэгээ зөвхөн энэ бол ганц энэ сумынхаа том биш. Нутгийн улсууд хол газраас явуулсууч хүртэл одоо энэ аршиныг ууж тэгээ тэрний сайн болж идэгч байсан юм одоо төвхтэй аршин. Энэ аршин одоо бохирдох ямар нэгэн байдлаар устдаж алгуулах ч одоо судалгач болчихгүй. Тийм учраас одоо энийг хайрлаж хамгаалж энд өөрснөө хийлж ингэж явахгүй болохгүй. Зүгээр одоо жишээ болгож ярихад бол энд ингээд хажуугаар нэг гол урсаад байж байгаад энэс мал уухгүй энэ аршаанаас уух гэдэг байгаа бол энэ аршаа хэр сайн нэг нүснэг баталж байгаа баталгаа нэг байна. Одоо бол хизээч одоо муу усныг уудаг хамгийн сайн усыг олж уудаг гэх жишээд.
хэд одоо тойрсон гэдэг нь бол энэ аршаанлуул авахгүй ингээд байж ах шээ. Олон хүн бол энийг ууж илэрсэж сайн болсон. Энэ аршаан бол тий гантгцэн сохин чулуунаас гарал өсөлттэй 0.1 литр секундын урсгалтай ийм одоо аршаан суурлаг чанартай. За одоо pH үед тэр нь бол 8.2 одоо ийм өндөр идэвхтэй ийм аршаан. Олон хүн бол энэ аршааныг ууж бас илэрсэж байсан. Одоо шар ихтэй хүн бол тэгээд удахаараа одоодны ард тавдруулдаг. Тэрний эсвэл урдчин сэргийлж уугаад идэж байсан. Ийм олон одоо сайхан зүйлийг бий болгосон аршаан. За энэ цагаан дараа их бархныг бол 2024 онд хийлгэлээ. Одоо нутаг орныхоо эрүүл энх байгаль улсын хэвтэлхийг ингэж хайрлаж хамгаалж байхын бэлэгдэж одоо ингэж цагаан дараа их бархан бүтээсэн байгаа. Тэгээ монголчууд манаас эртээр үеэсээ аршаа ус руугаа сүү, тос, эдээ удаа өргөдгөө ийм сайхан уламжлалтай. Тэгэхээр энэ маань орчин үеийн бол маш өндөр шинжилгээ ухааны мэдлэгтэй байсны илрэл болов гэж бодож байгаа. Аршаа усаас хамгаалах те ям бактериас бохирдлоос хамгаалах гэдэг. Харин орчин үед бол шинжилгээ ухаан хөгжсөн өнөө үед иргэд маань төдийлөн өв соёлоо судлахгүйгээр бас аршаа усандаа хүнддэг л үзүүлж байгаа арга хэлбэрнээс буруудаад эдээ будаа элдв төрлийн бодис зүйл өргөдөг. За олон хүний гараар дамжсан ям бактериар бохирлогдсон мөнгө төгрөг тавьдаг ч гэдэм үү. Энэ бүхэн маань эсэргээрээ аршаа усаа бас бохирдуулах яг нэг их сурулж болж идэх юм байна. Тэгэхээр энэс бас ард иргэд маань сэргийлэх зүйтэй болов гэж бодож байна. Тэгэхээр энэ болгоноос бид нэр хайрлж хамгаалахын тулд ер нь яавал зүү зөстэй вэ? Ирээдүйн хойч манаас энэ сайхан одоо эрдэс бодисоор баялаг энэ аршаа нэг маань хүртээд идгэж илэрсэж байвал бас зүйтэй байх тийм. 2013 онд бид одоо судалгаа хийлгэж найлагын тогтоогдсон. Тэгээ энд бол одоо кальциум, магний, холоор хэмжлэнгийн найрлагатай суурлаг чанартай юм одоо аршаа байгаа. Энэ суурлаг чанартай байна гэдэг бол хүнд маш их зохимжтой байна гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ дээрсэн хүмүүс бол одоо энд янз бүрийн эдээ удаа өргөх ийм мөнгө төгрөг тавих, хадаг тавих ийм асуудал бол байхгүй. Учир нь бол одоо энэ эхний яраалаар бол усж байна. Тэгээд одоо онгон дагшин аршаан учраас энийг одоо айлж хамгаалах үүднээс хүнийг урт удаа наслуулдаг ийм сайхан аршааны тэгээд энийг айлж байгаа гэсэн үүднээс энэ урхныг бол бүтээлгсэн. За ингээд энд ирсэн бүх хүмүүс бол зөвхөн өөрийгөө биш өрөөл уст нутаг орныхоо Монголынхаа хүн ардынхаа сайн сайхны төлөө эрүүлийн урт удаа наслахыг өрөөж мөргөж залбирч ингэж явбал одоо болох ёстой юм одоо урхан байна. Тэгээд зөвхөн аршаан бол одоо аршааныг тойроод эми маш олон төрлийн ургамалтай. Мөн одоо бүр цэгдийн буюу 3 дахь чал үеийн ургамлууд байна. Монголд байгаа шар хажаар тэгэл улаан тулам, олон хойрог, зүүн гарын гоёо, за мөнх ногоон харган гэх мэтлэнгийн ургамлууд бол бас байна энэ дотор. Гөрөбөн ортоз ийм ургамлууд байдаг тухай 1989 онд Үзээ утгаж активч ингээд тодорхой номдоо бичсэн байдаг. Тэгээд ургамлуудын бараг нь бол манай энэ нутагт байдаг. Энэ дархан булаг гэдэг бол манай нутгийн хоёр дахь савс нь байна. Нэг нь бол цагаалгын аршаан, хоёр дахь нь бол энэ одоо дархан булаг байна. Тэгээ энэ болог бол энэ уулын одоо тал дундаас хурж гарч байгаа учраас энэ одоо аргал янгэр олон гэх мэтлэнгийн амжилт бол дээр үед их уудаг ийм одоо болог байсан. Энэ одоо айлгны булгадаар бол 9 эхлэхээр ургадаг хөвдөг усан хөрш гэдэг ургамал. Одоо энэ булг харзан дотор байна. Тэгээд 5 9 төгөөр одоо борлоод хагдрах маягтай болно. Тэгээд 6 сард бол ингээд дуусчдаг. За ингээд энэ урд руу илгэний булаг тэгээд цаашаа аргалын булаг гэж байдаг.
Ягаад аргалын булга гэдний өксгөө дандаа аргал гэж уудаг учраас тэнийг одоо аргалын булга гэсэн. Элэгний булга гэж яг нэр өксгөөр энд одоо хятад одоо алцсалдаг нөхдүүд ирээд энэ одоо дээд хараад ингэж харж байгаа. Оны элгэн чинь алт байна. Даанч авч чадахгүй юм байна ойлж исэн гэдэг. Тэгээд нутгаад миний бол элгэний булга гэж ингэж нэрсэн түүхтэй. Газар ус болгон одоо томогтой түүхтэй бас хэрэгцээтэй юм одоо зүйлүүд байдгийг одоо бас анхааруулжтай байгаамаа. Амун цэрдийн галын амттаас үлдсэн ганц амттан бол хэлмэц тархаа. Энэ хэлмэц тархаа бол манай дээд уулын билээр бол гэдэг байдаг. Хэлмэц тархаа бол өөрөө нүдгүй дүлий ийм амттан зөвхөн тэмтрүүлээр олоож иддэг. Сүүлэнтэй хортой. Тэр амтнаа хоёр тэмтрүүлээр бариад сүүлээр атгаад ингэж одоо олдог. Номонд үтснээр бол 270 хоногийн хөл даадаг гэсэн ингэж одоо тэмдэглэсэн байдаг. Ардын хүү иргэний хөрөг нэвтрүүлэг. Байгаль орчны төлөө ажиллана гэдэг бол өөрөө буйны ажил гэж би ойлгоод байгаа юм. Тий. Ер нь одоо буян хийгүүл байгальдаа л юм. Байгалийн хамгааллыг л хэвлээд нь ус тогтоо гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ч одоо устай бол бүх юм амьдрна. Тэгэхээр ч одоо тэрнийг хэлэхээс шаарга байхгүй. Тийм л сайхан дээ. Залуу үедээ та бол бишгүүл сургаал альддаг үсттэй. Энэ одоо таарсан болгонд бол мэдж байгаа хэлж байгаа. Би чинь цагууруудаараа эхлээд цагуурын эко хөлөөгээд цагуурын юм заадаг. Хөөгтүүд зориулсан тий. Тийм юм нэг 5-6 жил хичээлээс. Тэгж байгаа дараа нөгөө байгаль экологийн талаар хичээл орж нөгөө хөөгтүүд юм дуулгамаар болоод хөлөө байгуулад тэрнийг одоо 13-4 жил хийлээ. Сургуулийн хүүхдүүд эко хөлөө чиг за би байгуулж болоод хүүхдүүд энэ байгалийн тухай дандаа зааж сургаж явж үзүүлж үйтэй таниулж хамгаалах хэрэгтэй, ингэж хамгаалах хэрэгтэй, ингэж одоо хайрлах хэрэгтэй. Min чинь ингэж ургаж байгаа энэ чулууны чинь дараа ийм амтэн байдаг гэдгийг бол зааж өгч 10 хэдэн жил бол одоо ажилласан. Манай аав маань сум орон нутагта эко клуб байгуулсан ажиллаж байна. Эко клубын маань зорилго бол сум орон нутгаа хайрлан хамгаалах, танин мэдрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор одоо мөн үргэлжлэн үйл ажиллагаа явуулж байна. Шавнар нь бол одоо маш амжилттайгаар олон улсын тэмцээний наадамд оролцож явж байна. Одоо клуб маань бас үйл ажиллагаа явуулж байна. Ховор ургамлыг яаж авч үлдэх үү, хадгалах уу, яаж зөв зохистой ашиглах уу. За хаана ямар одоо ховор нандин юм байна, түүнийг яаж одоо тэмдэглэж үлдээх үү, олны хүртэл болгох уу, яаж өөр хойчтой одоо таниулж мэдүүлэх үү гэх талаар бол өөрийн хичээл зүтгэлээр сумдаа музей байгуулсан. За сумынхаа хүүхдүүдийг бол биологийн хичээлүүдийг нь бол өөрөө музей дээр авчирч үн төлбөргүй одоо зааж сургадаг. За сум орноо хайрлах, хамгаалах одоо энэ хүмүүстэй бол доо хоолойгоо нэгтгэж одоо оноо нөхөр нь авч үлдэх эмзэг байгаа тэр ургамал амтныг хамгаалж үлдэх талаар бол санаагаа байнга чилээж авдаг юм байна. Авгорчин дууддаггүй байгаль орчны заш чирвэл гэдэг ийм л хүн болсон доо. Энэ тэгсэндээ одоо дотоод гадаадын бүхэл улсууд л баг тийм боллоо тий. Гаднаас ирсэн улсууд гэвгэнтэл одоо тус туграал музей дээр ч өөрөөр гээл ингээл дуудчих. Би одоо музей байгуулах ч одоо гадны 2-3 том төслийн улсууд харж үзлээ шүү дээ намайг. Мазалаа хамгаалах сангийн тэргүүн Рональд Харэ гэж хүн байна. Тэр одоо 3 сая төгрөг өгсөн. Хавтгай судлалыг хүн Жон Хэр гээд Англи эрдэмтэн. Тэр 3 сая төгрөг өгсөн. Тэгээд тэр эдгээр бол ирээд маш их гоё зөвлөгөөг нь тэгдэг ингэдэг тийм чиртэй
та юмаа сайхан ахиулаарай. Түмэн тустай шүү гэдгийг тэд нар ч бас хэлж байна. Аавын маань амьдралыг ингээд аваад үзэх юм бол анх 17 настай байхдаа сумынхаа музейг байгуулж байсан байгаа. Тэгээд энэ музейг байгуулчаад 69 онд цэрэгт яваад 72 онд цэргээс халагдаж ирэхэд нөгөө байгуулсан музей нь устж өгөө болсон байсан. Ингээд эргээд 74 оноос музейг дахин байгуулсан. Энэ байгуулагдсан музей нь болохоор сумын музей нь 90 оны зах зээлийн тэр шуурганы үеэр устж бас өгөө болсон байгаа. Тэр цагаас хойш аав өөрөө хувийн үзмрүүдэд баяжуулаад өөрийнхөө ажлын өрөөнд тийм үзмрийн хөөрхөн булантай болсон. Энэ булан болвол аавын өнөөдрийн одоо Баянгар аймгийн Шинжис сумд байгаа тэр барьжин музейн эхлэл болж таарж байгаа. За энэ бол одоо миний байгуулсан хувийн музей байна. За энэ бол манай сумын сансраас авсан зураг. Одоо энэ манай бидний сууж байгаа энэ бол энэ дээр доошх наруудаар энэ таланд идэ тэгээд уултай тэгээд дахиад жаахан зөлтэйгээ тэгээд энэ цагаан богд орчим. Хадан 3 өргөг бас 3 уртарагт бараг багтаж байгаа ийм сум байна. Энэ бол энэ нутгийн одоо зөвслөнтэй газрууд. Одоо ингээд одоо ийм хатан дагоонууд байна жижиг. За энэ хүний гардаа тавьсан чулуу шиг юм байна. Энэ одоо том одоо гөрвөл одоо ингээд чулууцсан юм шиг сарвар байгаа юм шиг. Ийм том агуу байна. Агуу бол одоо хэдийн янз байна. За энэ заа тэгээд ийм газар байна. Цагаан богдаа одоо байна. Хүч тэгээд энэ галтуулын юм чулуулаг одоо сумын төвөөс 18 мм орчимд байна. Энэ одоо тэр хамгийн намдаа газарт байдаг. Газарт байлаа тэгээд ийм ат байна. Их мэтлэнгээр. Тэгээд одоо хийн голын нуур энэ хамаагол энэ бол цагаан халга стоош тал руу орохдоо ийм одоо галтуулын үлдэгдэлтэй тэгээд балентлэг олдууртай уул их мэтлэнгээр ийм одоо зөвсөнтэй сайхан газар байдаг. Энд бол одоо маш олон хэрэгсүүр байсан. Энэ нэг хэрэгсүүр дээр бол энэ толгойных нь яг энэ алцаа бол 4 хүчтнийг сэлээд тэгээд доор нь ингээд хэрэгсүүр нь байж идэг. Тэгээд тэрнийг бол ухцсан байлаа одоо ингээд энэ өрөөгөө нэлээд хэрэгсүүрийг ухцсан. Энэ бол одоо хамгийн одоо буруу зүйл хийж байгаа. За энэ тахилгатайх ингээд энэ бол ус галтуулын одоо газар эндээс бол одоо шүүний байгалийн шил гэдэг хөтөл одоо тийм сайхан чулуулагтай. Тэгээл маань тамартаа янз бүрийн одоо ийм чулуулагнууд галтуулын чулуулагнууд ихтэй. За энэ дэшээхэн гэж унтарсан галтуул байна. Тэгээд яг энэ одоо ингээд үлдсэн домог төг нь бол одоо энэ өмнө гоё алтан бол гоёлтой ээж хоёр сууж байгаа. Тэгээд салаад ээж хайхан ингээд хойшоо бараа хойшоо явсан. Тэгэхээр нөхөр нь уурлаад ташаа гоё болсон чи манай нутагт ингээд биш болсон. Эрүүл аваа явуулсан бараа энэ хайхан одоо юм сум хайхан гэдэг. Ийм одоо хөрхөн шимбэсэн юм эрүүл шиг юм болоод. Тэгэхээр энэ музейг байгуулах үед анх тэр үзмэр цуглуулад ажиллаж байх явцад Бурханчлан Пүр Бат багш анх энэ музейгээр зочилж ирэхдээ та ер нь өөрийнхөө үзмрийг үзүүлж байгаа энэ хүмүүсээс сэтгэл авч бай. Тэнд хүмүүс сэтгэлээ бичгээс гадна танд бас санаа авах юмнууд их бичдэгэ гэд 10,000 төгрөг энэ дэвтэртээ ингээд аавд дуусгасан байгаа. Энэ нь өнөөдрийн энэ одоо музейд үлдэж байгаа сэтгэлийн дэвтрүүдийн хамгийн эхний дэвтэр нь болж таарч байгаа. Энээс хойш 3 дэвтэр дүүрээд одоо 4 дахь дэвтэр дээр нь сэтгэлээ бичсэн хүмүүс сэтгэлээ бичсэн байна. Тэгэхээр энд бичсэн сэтгэлээс бас би ингээд дурдмаар санагдаж байгаа байхгүй юу. За энд жишээлх юм бол нэг зочилсон зочин бичсэн байна л да. Самьягийн өнөр жаргал гэдэг эрхмийн сэтгэл үжин. Аавынхаа ачаар говийн их дархан заадаг газараар анх удаа аяллаа. Иргэн тойронд үнэхээр итгэмээргүй сайхан байгаль орчин байсанд нүд баясаж сэтгэл хөдлөж явлсан. Эхийн гол явахдаа хэрв таныг дагуулж яваагүйсэн бол энэ сайхан уул усны нэр, үүх түүх, домгийг би мэдгүй өнгөрөх байсан. Миний амьдралдаа таарлцсан хөдөлмөрч, бүтээлч, сайхан сэтгэлтэй хуурхан хүмүүсийн нэгэн таа шүү. Таны хийсэн бүтээснийг хараад их бахархаж, үүний зэрэгцээгээр бас ухаарл хайрлаа та. Ингээд танд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье гэсэн юм сэтгэлээж байгаа.
Мөн энэ дээр ингээд гадаа дотоодын зочдын сэтгэгдэл бас бичигдсэн байгаа. Энд нэг гадаад эрхмийн сэтгэгдэл байж байна. Япон эрдэмтний сэтгэгдэл байгаа гэж бодож байна. За энд болохоор зэрэг Уралын холбооны их сургуулийн зочдын аяллаа группийн энэ говь нутгаар аялж явахдаа яваад аавын музейг үзээд бичсэн ийм орсоор бичсэн сэтгэгдэл байж байна. Музей Баситила Группа гэдэг. Тэгэхээр энэ мэтэр ингээд аавын музейд зочд нь болохоор зэрэг сумын ард эргээд үр хөөхтүүд тэр сумтай ажил амьдралаа холбосон хүмүүсээс гадна гадаа дотоодын олон зочид зочилдог ийм сайхан музей байж байгаа. Түүнээс гадна аав маань одоо Германы байгаль хамгаалах байгууллагын хүндэт гишүүн болсон гадаадын маш олон хүмүүстэй төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажилладаг ийм мундаг хүн байгаа юм л да. Тэгээ би хошигноод ааваа та манай сумын одоо байгаль орчны нөгөө аялал жуулчлалын яамны төлөөлөгч юм а гэж хошигнж ярьдаг байхгүй. Тэгэхээр аав бол нэг талаар энэ хошигнол мэт боловч нөгөө талаар миний нөгөө ааваараа бахархлын илэрхийлэл гэж бодож байгаа. Тэгээд бидний өнөөдрийн энэ зэрэгтээ яваад дурсахгүй байх аргагүй бүр заавал ярих ёстой хүний нэг бол ээж маань. Яасан 1974 онд энтэйгээ айлуулж энэ сумын одоо өсгөж сумсонгоос ингэсэн хүн байна. Энэ хугацаанд бол бид 6 хүүхэдтэй. Миний хань бол одоо багш мэргэжилтэй. Сумд одоо маш олон хүүхдийг сургаж хүмүүжүүлсэн. Тооны авраг хүүхдүүд гаргасан. Сургасан хүүхдүүд нь одоо их хурлын тамгын газар их хурлын хууль зүйн гэлтсэд ажиллаж байдаг. Олон хүүхдүүд нь одоо бие дааж амьдардаг юм яастай. Ийм одоо хүүхдүүдийг сургаж үлдсэн юм хөө. Энэ минут 1952 онд төрсөн. Тэгээд одоо өөрийнхөө сонирхлоо эмч болох гэсэн боловч тэр эмнэлгийнх нь хуваар ирэх учраас улсын бодлогоор багш болох мэргэжил хуулигдаад тэгээд тэндээсээ бол энэ ажлаа хийгээд 37-тай одоо ардчилгээ чим гарч тэтгэврт гаргаад тэндээс гарснаас хойш өөрөө маллаад хэдэн хүүхдийнхээ хоол хүнс одоо сургалтын төлбөрийг бараг бие дааж бэлдэж ирсэн ийм агуу хөдөлмөрч ийм хүн байгаа. Намин цэнхэр сэгс цагаан богдтой намин цэнхэр говийн зэрэгдээ цэлэлцэн намин цэнхэр цэцгээс ганхаж найхсан намин цэнхэр усан Мярл задал урссан говь нутаг минь дэндүү сайхан говь нутаг минь ийм л үзэгсэлэнтэй Манай сумын 6 говьят алдарснуудын нэг болсон Тэрчир ах маань манай одоо шинжит сумын угуул бэргэн тэгээ энэ байгаль цагуурын энэ байгууллагт одоо насаар ажиллаж мөн одоо хажуугаар нь байгальтай хайртай одоо байгалийн унган төрхөөр нь байлгах за мөн нөхөн сэргээх тэр одоо мод бут тармилжуулах ан амтныг хамгаалах одоо бусад одоо энэ байгальд ээлтэй олон улсын болон одоо энэ их орны төсөл хөтөлбөрүүдийг оруулж энэ сундаа нутагшуулах энэ тал дээр бол энэ байнга одоо сан санаачлаг гаргаж амьдралынхаа одоо цагуух цагийн зориулсан ийм одоо очтой говьяатай юм хүн байдаг. За тэгээд одоо энэ байгаль хамгаалах талаар одоо энэ сурагчдын одоо төрийн бус байгууллага одоо юуныг ахалж ажилладаг. Одоо олон төсөл хөтөлбөр болгон л одоо Тэрчир ахтай холбогдож орж ирсэн байдаг. Тэгээ энэ маань одоо цаад тутган дандаа энэ байгалыг унган төрхөөр нь байлгах, нөхөн сэргээх,
хайрлаа хамгаалах гэсэн ийм л гурван зарчим тулгуурлаж явж идэг. Бид нэр энэ аавынхаа үлгэр дуурайлыг аваад зөв явах нь одоо энэ хүнээс бүх авах ёстой үлгэр дуурайлууд нь зөв явах юм замнал юм байна гэдгийг одоо сайн ойлгож авдаг. Биднэрт хазгаа шиг ирэхгүй юм шиг ийм зам засч өгсөн ийм мундаг хүн байж байгаа. Манай авчиг гарын урд үтэй модоор юм хийн төмрөөр юм юугаар бас нөгөө гутал мутал хийн манай авчиг ач зээнэртэй бүгдээрэнд нь гутал хийж өгсөн. Ач зээнэр нь одоо гутлын нэмс айгуу дуртай хүн дулаахан чийг татахгүй тойтэйгээд нэрлэгдсэн өвгийнхаа ээж гсэн гутлыг тэрийг дандаа өмсөөл салхин болгон харахад хизээд ч гутлын хөлийн нөөцөндөө дулаахан байдаг. За би Баян өнгөрийн шинжил сумд ингээд бас цуны амралтай өнгөрөөдөг байсан. Өнгөрөөдөг байсан 100 хэдэн айлын маань нэг бол хүргээ ах ташчирв. Хамгийн том нагц зэгч болох Жазмаа хоёр дөрөө хамт өссөн. Эднийх маань болохоор ингээд хөдөө намайг ингээд байгаль цаг үртэй хамтдаа ингээд тий хад чулуу үүс ногоо ан амт ургамлгээ бүгднийг ингээд танихад маш том төлхөө болсон. Одоо таны мэдхийн хамгийн том ундраг болсон ах жоор маань байсан шүү. Тэгээд тэднийхээ хүүхдүүдтэй би ч хар багаасаа зуны амралтай өнгөрөхдөө малаа маллаж байгаль дэлхийгээ таньж мэдхэд ингээд эдний хүүхдүүдтэй хамтдаа өссөн нэг гэр бүл юм шиг ингэж өссөн. Шүлгийг бичсэн Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан Гиндэнгийн Ташчирв. Уншсан соёлын гавьяат зүтгэлтэн Эренчин доржийн өнөр жаргал. Миний нутгийн говь. Намин сэнхэр секс цагаан богдуулан сүндрэлсэн. Намин сэнхэр говийн зэрэглэн цэлэлдсэн. Намин сэнхэр дагварын үнэр хөндөй дүүрэн ханхалсан. Намин сэнхэр усан мяралцсан урссан. Энхэн дэлхийд ижилгүй их сайхан говь минь хоо. Танан цагаан яман хадан цохоонд тоглосон. Тал нутгийн цагаан тоосон тэнгэрт хүртэл багнцсан. Танан цагаан цэцгэс тал хөндөйг дүүрсэн. Танан цагаан хонгийн сүрэг тэнгэрт хөвөн ниссэн. Энхэн дэлхийд ижилгүй их сайхан говь нутаг минь. Байгаль орчны гавьяат ажилтан гэсэн энэ эрхэм цолыг авахд таны оруулсан хувь нэмэр бол энэ амьдралыг хамгаалах байсан байгаа. Тийм дээ, хэрэн тийм л юм шүү дээ. Эндээ чинь баялаг, чинь тансаг байлгыг байгалаа сайхан байх хэрэгтэй. Зунтай, үлдөөнтэй тэгэл бүх амьтанд жигд сайхан амьдрчээвэл тэгэл боллоо шүү дээ. Тэгэхэд бид нэрээс бүх юм хангагдаад явчихна. Тийм сайхан юм да. Энэ тал нутгийн сайхан үнтэй үлтэй ингээд хамгаалаад байж чадах юм бол 3 сая хүн чинь малаас хэдэн хувь юм аваад амжирчих болцоо байна шүү дээ. Тэгэл одоо газар нутгийн тийм сайхан хорддог устаар уралдаал ойлоо шүү юу хэрэгтэй байна. Гэтэ яг улс орон хөгжиж байна. Шинж ухаан хөгжиж явуулгүй л яг. Тэнгээрээ явж илээ. Наан нус нэг тийм юм баймааргүй. Өөрө хойч үе гэж бас нэг боддог баймаар нэг тийм л байх шиг санагддээ. Газар дэлхийг өөрийн гэсэн нутаггүй л болвол тэгэл одоо Монгол байх уугүй л болох байх. Энэ одоо бас Монголын наатан бас боддог л энэ гадны улсууд нутагтаа багтаж ингэхэ байгаа л заримдаа дажин болоод тэгэл нүүдлээ судлалаа явж байна, хичнээн зовж байна. Хүүхдийн одоо хөтөлцсөн зэм мөрөн дээр тогтсон. Тэгэхэд монголчууд бол энэ их удам газар нутагтаа, энэ их сайхан хангалуун, тэгээд жилийн 4 үлрэлтэй бүх юм нь одоо юм цэвэр сайхан газар бол шүү сайхан амьдч болох болцоо байгаа л гэж боддог. Тэгээд тэнд газар шараа л ихтэй. Юурд. Атга шарааноос гисүүлэл тэгэл одоо ямар юм байдیں۔ Тэр бол мөнгө цэстэй бол араа хүртлэх
Тэгээ домбогдороо газар шүү. Тийм ээ. Тэр тэр газар л хэрэгтэй байна. Ши одоо юу ахвал гэж ингэж л боддог. Үнэхээр баярлалаа. Бид тэр бас нэг нөгөө хэлэхэд үйтэнгийн улсууд хоёр винийгээ за яг үннийг хэлэх юм бол их өвөр төрүүдээ орж өсөөгүй ч гэсэн хангаагааваас хоёр винийгээ мэдэрсээр одоо өдөө хүртэл наслаа. Энийн цаад утга учир нь бол одоо эрүүл саруул онгон зэрлэг байгалийнхаа төлөө явсны одоо үрдэн байх тийм ээ. Тийм ээ. Бас ч гэж энэ үний хүчинд би тантай танилцсаж ингэж одоо элен далангуй ярих сайхан боломж олдлоо. Миний ярилцлаганд ирээд ингээд чин сэтгэлээсээ байгаль орчныхон төлөө одоо санаа бодлоо ирсэнд танд их баярлалаа. Баярлалаа. Тандч их удааг баярлалаа. Та мань Монголын ард түмэнд танигдсан жинхэнэ одоо цагуурч юм хөө. Та мань утнаас олж даан жаргаж төмөн олон даун олон сайхан өгөн дахин ярьж өгч байгаль дэлхийдээ хэдүүлээ оюулаа хамт баяа. Ерөөл оршиг өстө. За баярлалаа хүмүүдээ. Домог болсон секс цагаан богдуултай. Домог болон овголсон залаа жинст хайрхантай. Домог болсон ээжийн сайхан баян бүрдтэй. Домог болсон дугур зайсан Азад танигдсан энхэн дэлхийд ижилгүй их сайхан говь нутаг минь үү? Нутгийн минь бичиг соёлын өв хадны зурагтай. Нутгийн минь хөрсөнд тоолж баршгүй амьтдтай. Нутаг минь амьдрал тэтгэдэг арвин ургамалтай. Нутгийн минь аршаан ус хорт хавдрыг ангаах шидтэй. Энэхэн дэлхийд ижилгүй их сайхан говь нутаг минь. Амьд амьтдыг эдгэх чулуун эмтэй. Амьд амьтан анх үүсснийг гэрчлэх газар нутагтай. Ёс эхлэхээр ургадаг хөвдөг усан хөрш цэцэгтэй. Эрдэсчээгүй цэвэр ус цагаан булагтал байдаг. Энэхэн дэлхийд ижилгүй их сайхан говь нутаг минь. Хөрсөн дэлхийн шим мандалд бүртгэлтэй. Хөрсөн дорон алт эрдэнэ сарвинтай. Хөрсөндөн домог түүхт хүмүүнэн хадгалсан хөрсний шимэн дундаршгүй арвин шимтэй. Говь нутаг нь гоё сайхны дээд чуулбар голт зүрхний минь гигэн дуулалаа. Энхэн дэлхийд ижилгүй их сайхан говь нутаг минь үү?